Албан тушаал эрх мэдлийн уруулан ашиглаж зэвсгийн наймаа хийж байсан байж болзошгүй гэх үнслэр зэвсэгт хүчний жанжин штабын агарын навтлагоноос хамгаалах цэргийн командлагч шасан бригадын генерал Даштилийг авилгатай тэмцэх газар шалгаж байгаа. Байлдааны онгоцны моторыг бүгд найрамд гарчлсан Солонгос ард улсад худалдсан байж болзошгүй гэх энэ хэрэгт Даштилгээс гадна хоёр хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм байна. Энэ хэрэг цоо шинэ хэрэг биш. Одоогоос 2 жилийн өмнө зэвсэгт хүчний жанжин штабын удирдах албаны хэд хэдэн генералыг шалгаж байсан ч өнгөрсөн оны 7 дугаар сард нийслэлийн прокурорын газар татаж хянаад хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Бригадын генерал Даштилийг хэргийг сэргээн шалгаж байгаа нь үнэн гэдэг мэдээллийг бол авилгатай тэмцэх газраас өгсөн. Гэхдээ түүнийг чухам ямар үндслэлээр шалгаж байгаа талаар болон хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагааны талаар мэдээлэх боломжгүй учраа энэхүү хэргийн төрийн нууцад хамаарах асуудал байгаа учраас энэ талаар бол авилгатай тэмцэх газар аль биесийнхаа байр суурийг илэрхийлээгүй байгаамаа. Гэхдээ энэ хэрэгтээ ганцхан генерал Даштилийг бус түүнээс гадна хоёр хүнийг бол сэжигтнэр тооцсон эрэг үүсгэж шалгаж байгаа юм байна. Баттайг сурвалжийн мэдээллээр Ургамал ЗМ компаниг үүсгэн байгуулагч хуучнаар Монгол Ардын Өсгөлт намын Төв хорооны гишүүн байсан Бэмб Норвыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж түүнийг бол цагдаа хориод байгаа юм байна. Тэгэхээр бусад хоёр холбогдогчийн тухайд одоогоор цагдаа хоригдоогүй Бэмб Норв бол ганцаараа цагдаа хоригдож байгаа юм байна. Харин түүнийг чухам ямар сэжмээр энэ хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа талаарх мэдээлэл мөн л тодорхойгүй байна. Бэмб Норв нь өмнө улсын нөөцийн газрын дараагаар ажиллаж байхдаа хэрэгт холбогдсон шалгуулж байсан юм байна. 2003 оны 4-р сард түүнийг 72 цаг саатуулж байсан ч баримтгүй. Түүнийг улсын өмчийг зөв бусаар өрн таран хийсэн албан тушаалаа ашиглан хахуулгасан гэх хэрэгээр бүтэн жил шахмын хугацаанд шалгаад эрг үйлийн тусгаангийн хэд хэдэн зүйл ангаар ял төлөвлөсөн ч анхан шатны шүүхээс хэрэгэн цагаадж байжээ. Хөдөөж их сургуулийн агрономч мэргэжлэр төгссөн тэрээр 1988-аас 1992 он хүртэл Сэлэн аймгийн засаг даргаар ажилласан байна. Анхны ардчилсан сонгуул өрнөхөд аймгаасаа нэр дэвшин ардын их хурлын депутатаар сонгогдсон шинэ үндсэн хууль баталгаад аймгийнхаа иргэдээс ирүүлсэн 9000 орчим саналыг нэгтгэн боловсруулж хууль тусгуулсан гэгч төгбий. Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан шинэ тариа хувьцат компанийнхаа зөвлөхөөр ажилладаг юм байна. Өдгөө хэвлэл гарсан мэдээлэлээр агарын навтлагоос хамгаалах цэргийн командлагч болон удирдах албан тушаалтай генералууд хамтран Умар Солонгосын талаас орж ирсэн 1.3 сая Америк долларын тодорхой хэсгийг нь хувьдаа завшсан гэхэрт холбогдоод байна. Манай улсын зэвсэгт хүчин тухайн үеийн зөвлөлт холбоот улсын зэвсэгт хүчинтэй 1979 онд байлааны зэвсэг техникийн ашиглалтын хугацаа дууссан ч 3 дахь оронд худалдахгүй буцааж тус улсад нь шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна. Харин Даштилийг нарын дээрх хэрхмүүд сөнөөгч бөмбөгдөгч МиГ-21 онгоцны моторыг бүгд найрамд харчсан Солонгос ард улсын талд худалдсан байж болцгүй гэх хэрэгт холбогдоод байна.